Хуульч шуухай эрх зүйн анхлан сурагчдад хэрэгтэй ном сурах бичиг, сэтгүүл апп, вебсайт, подкаст, онлайн хичээлийн талаар танилцуулж байна. Эрх зүйн чиглэлээр суралцж эхлээд эрх зүйн онол, эрх зүйн философи, үндсэн хуулийн эрх зүй, иргэний болон эрүүгийн эрх зүйн ерөнхий анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй зэрэг хичээлийг үзлээ. Эдгээр хичээлийг үзэхэд болон эрх зүйн ерөнхий мэдлэгээ ахиулахад ашигласан зарим ном сурах бичиг, бүтээл, эрх зүйн чиглэлийн сэтгүүлд цахим хуудас зэргийг танилцуулъя. Хууль эрх зүйн чиглэлийн сурах бичгүүд 100 тоогоор хэвлэгддэг тул худалдаанд гарсан даруйд зарагдаж дуустдаг бололтой. Нэн түрүүнд хаанаас ном авах вэ гэсэн асуулт гарна. Хуульч шуухайнууд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх хуулийн номын худалдаа, азгуур номын их дэлгүүр, хуучин номын худалдаанаас ном сурах бичгийг авсан. Facebook-ийн хууль зүйн номын худалдаа, хууль эрх зүйн ном аван зарна зэрэг пэйж хуудас, онлайн худалдаанаас ном авч болно. Түүнчлэн төв номын сан, хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, сурч байгаа сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлээрэй. Зарим номын дэлгүүрт хууль эрх зүйн чиглэлийн ном сурах бичиг огт байдаггүй тул цаг зарцуулан явахаасаа өмнө цахим хуудасаар нь зочлон шалгаад үзэхэд илүүдэхгүй. Харин уран зохиолын ном, дэлхийн шилдэг сонгодог бүтээл, орчуулгын ном, англи болон бусад хэл дээр ном авах бол мэдээж аль ч номын дэлгүүр орж болно. Номын томоохон дэлгүүрүүд онлайнаар захиалах боломжтой. Гэхдээ хүргэлт нь бага зэрэг удаан талтай. Эрх зүйн чиглэлийн тойл бичигтэй болох нь туйлын чухал. Академич Наран Гэрлийн Монгол Улсын хууль зүйн нэвтрхий тойл нь сүүлийн үед хэвлэгдсэн нэр томьёо угтгонтой тойл бичгийн нэг юм. Эрх зүйч хуульч мэргэжилтэй болох гэж байгаа хэн бүхний ширээний ном болох болно. Бид хууль зүй дотоод хэргийн яамнаас эрхлэн гаргасан 2021 оны хэвлэлтийг авсан. Эрх зүй холбоотой бүтээл судалгааны ажлыг уншиж танилцах явцад тусгарах сорилт бэрхшээлийн нэг бол гадаад хэл дээр эрх зүйн ойлголтууд, чухал зарчмуудыг ойлгохгүй байх юм. Тиймээс тайлбар толиос гадна цагааны латин, англи, орос, монгол тойл бичиг болон Наран Гэрлийн Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал их тойл бичгийг санал болгож байна. Эрх зүйн онол хичээлийн үндсэн сурах бичиг бол баяр сайхны эрх зүйн онол юм. Уг номын дээхэн үеийн хэвлэл нь интернетэд байгаа. Үүнээс гадна Нямсүрэнгийн эрх зүйн ерөнхий онол, Минжүүдоржийн эрх зүйн онол зэрэг олон сурах бичиг байдаг ба эдгээрээс алийг нь ч сонгож болно. Зохиолч бүр өөрийн гэсэн үзэл баримтлалтай тул бид дурдсан онолын номуудаа бүгдийг нь уншиж ашиглаж байгаа. Эрх зүйн онол хичээлийн судлах зүйлийн нэг бол хууль зүйн техник байсан тул зөндөө жанцангийн хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник ном зайлшгүй хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн л Үндэндоржийн төрийн онол сурах бичиг бол онол судалж ойлгоход дөхөн байхын зэрэгцээ, олон жилийн туршлагатай багшийн бүтээл гэдг нь номыг нээх мөчөдөл мэдрэгдэнэ. Уг сурах бичгээс онолын мэдлэг сурч авахаас гадна текстийн дундуур байх шигтгээ хэсгээс эрх зүйн холбогдолтой олон тооны мэдээллийг авна. Иргэний эрх зүй хичээлийн хувьд нийтлэг үндэслэлтэй аль болох сүүлийн үеийн номтой болох нь зүйтэй. Тухайлбал Буянхшигийн иргэний эрх зүйн удирдгал, Чимбатын иргэний эрх зүйн лекцийн товчон, Сүхбаатар оюун дэлгэр нарын Монгол Улсын иргэний эрх зүй 2022 онд нэмж засварлан 2 дахь удаага хэвлэгдсэн схемчилсэн тайлбар, лавлах ном нь нийт 16 бүлэгтэй, цэгцтэй агуулгатай тул хэрэглэхэд хялбар, хайж буй зүйлээ олоход чамар байна. Хэдийгээр лекц хичээлдэр зарим агуулгыг үзсэн боловч бие даан суралцахад зайлшгүй байвал зохих номын нэг юм. Түүнчлэн хуулийн тайлбар номууд хэрэгцээтэй болно. Тухайлбал Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон эдийн засгийн доктортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслөөс эрхлэн гаргасан Монгол Улсын иргэний хуулийн тайлбар. Сүндэндоржийн Монгол Улсын үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар номуудыг аваарай. Монгол хүн бүрд үндсэн хууль заавал байх шаардлагатай. Интернетээс хэвлээд авч болох хэдий ч профессор багш үндсэн хуулийг алганд багтсан их орон гэж хэлж өгч билээ. Нэрэж үндсэн хууль алганд багтах хэмжээтэй хэвлэгддэг тул өөртөө хийгээд явж болно. Жижигхэн ч гэлээ бүхний үндэс суурь болсон өөрийн хэвлэмэл үндсэн хуультай болоорой. Хизээч хаан ч эргүүлэн харж болно. Эрүүгийн эрх зүй хичээлийн хувьд Монголын криминологчдын холбооноос гаргасан эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ. Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги сурах бичиг шаардлагатай. Болон аливаа ном сурах бичиг, шинэ хуулийн дагуу бичигдсэн эсхийг нэгтлээрэй. Эрх зүй судлах хүн заавал унших, гадаад хэлнээс орчуулагдсан бүтээлийн хувьд Барон ди Монтескигийн хуулийн амин сүнс, Рональд Дворкины хуулийн эзэнт гүрэн, Ханс Кельцийн хэм хэмжээний тухай ерөнхий онол номуудыг санал болгож байна. Гадаад хэл эзэмшсэн бол их хэл дээр нь унших нь зөв гэж хэлмээр байна. Боломжтой бол их хэл болон орчуулгыг харьцуулж уншвал эрх зүйн нэр томьёоны хувийн гарын авлагатай болно л гэсэн үг.
бас нэг бяцхан зөвлөгөө хэлье. Хичээлээ үзэх явцдаа хувийн хэрэгцээндээ зориулж хууль эрх зүйн ойлголтуудыг тусад нь дэвтэр дээрээ тэмдэглэж яваарай. Хойшид их хэрэг болно. Туршлагаасаа хуваалцахад хуульчдын дунд хэрэглэж хэвшсэн үг хэллэг ойлголтууд их байдаг тул нэг сонсоод тогтоохгүй. Тиймээс эргэн харж байх зорилгоор анхнаас нь цэгцтэй бичиж тэмдэглэж авч байгаарай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй хичээлийн хувьд унших хэд хэдэн сэтгүүлийг профессор багш санал болгосон. Тухайлбал, хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль дэдлэх ёс монгол хэл дээр жилд 4 дугаар, англи хэл дээр 1 дугаар бүхий хууль зүйн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл байж болно. Түүнчлэн шүүхийн ерөнхий газрын шүүх эрх мэдэл мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхтгэл. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн эрх зүйн наам лов ревю эрдэм шинжилгээний өгүүлэл сэтгүүл. Үүнээс гадна шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Монголын төр эрх зүй сэтгүүл. Авилгатай тэмцэх газрын шударга ёс мэдээлэл, онол арга зүйн улирал тутмын цуврал сэтгүүл. Хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрх онол арга зүйн сэтгүүл зэргийг сонирхоорой. Эрх зүйн сэтгүүлүүдэд олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл хэвлэгддэг тул хуучин дугаар байсан ч хэрэгтэй. Нэмж хэлэхэд ирээдүйд бүтээлийн мэргэжлийн сэтгүүлдээр нийтлүүлнэ гэж бодоод эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичих арга аргачлалыг суралцах нь зүйтэй юм. Сонсдог аудио номын талаар хэлмээр байна. Уран зохиолын номыг сонсох хэлбэрээр гаргасан байх нь элбэг ба аппликейшн бүрийн төлбөр ялгаатай. Зарим нь сарын тогтмол төлбөртэй, энэ хугацаанд дуртай номоо унших боломжтой бол бусад нь ном бүр тусдаа үнэтэй. Гэхдээ сар жилээр хязгаарлагдахгүй. Нэг удаа худалдан аваад дуртай цагтаа номоо сонсно. Монгол хэл дээр аудио хэлбэртэй ном санал болгодог сонос, амар ном, e-book аппликейшн бидний дунд өндөр хэрэглээтэй байсан. Эрх зүйн философи хичээлээр унших номууд ихэвчлэн философи, амьдралыг үзэх үзэл хандлага, зам байдал зэрэгтэй холбоотой бүтээлүүд байсан тул бидний хувьд аудио номыг сонирхох болсон билээ. Харин сонсогч таны хувьд энэ мэдээллийг хэрэгцээтэй байх болов уу гэж бодон хэллээ. Цахим болон аудио ном, подкаст бүгд нэг платформ дээр байдаг. Сонсох нь цаг хугацааг үр бүтээлтэй ашиглах, давхар өөр зүйл хийх гээд олон давуу талтайгаас гадна байгаль дэлхийд ээлтэй хэрэглээ гэдгийг дурдах нь илүүц бизээ. Магад сонсох хэрэглэгчийн тоо хязгаарлагдмал гэж үзэн, хууль эрх зүйн нарийн мэргэжлийн ном бүтээлийг цахим болон аудио хэлбэрээр гаргадаггүй байх. Гэсэн хэдий ч цаашид энэ чиглэлийн ном бүтээлийг хэвлэмжлээс бусад хэлбэрээр бидэнд хүргэнэ гэдэгт гүний найдаж байна. Та бүхэн ч мөн номын зохиолчдод хүсэлтэд уламжлаарай. Цахим платформуудыг ашиглаж болно. Тухайлбал Segal Data, Segal Academy зэрэг сайтаар зочилж хэрэгцээтэй гэж үзсэн эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл унших, онлайн хичээл авах боломжтой. Хуулийг үндсэн ихээр нь уншиж танилцахыг хүсвэл эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан хамгийн хэрэгтэй сайт юм. Түүнчлэн хуулийг хэвлэмэл байдлаар төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэлээс уншиж болно. Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн энэ зэрэг сайтаас үзэж болно. Мөн хууль зүйн шинжлэх ухааны судалгааны их сурвалжийн цахим ном бүртгэл сайтаас бүтээлийн талаар мэдээлэл авах боломжтой. Эрх зүйн ерөнхий мэдлэгээ сайжруулахыг хүсвэл YouTube суваг дагах, подкаст сонсохыг зөвлөж байна. MDS Hans X нөхөрлөлийн хуульч подкаст болон хууль зүйн мэдлэгийн видео зөвлөмжүүд. Монголын хуульчдын холбооны эрх зүйн мэдлэг нэртэй подкаст. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын подкаст болон 1800-1202 подкаст. Мөн Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн гаргадаг ярьж буй хууль нэвтрүүлгийг үзээрэй. Ташрамд хэлэхэд Монголын үндэсний телевизийн алганд багтсан их орон нэртэй үндсэн хууль ба хуулийн шимтгэлийн нэвтрүүлэг байдаг. YouTube сувгаас дугааруудыг нь нөхөж үзэж болно. Эрх зүйч мэргэжлийг сонгож цаашид мэргэжлэрээ хөгжинэ гэсэн бодол байгаа бол Монгол тулхны 100 эрхэм нэвтрүүлгийн гавьяат хуульч чимэг, академич Наран Гэрэл зэрэг хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн оролцсон дугаарыг заавал үзээрэй. Бидний санал болгосноос гадна олон ном бүтээл сурах бичиг, тойл, аппликейшн цахим хуудас, нэвтрүүлэг подкаст байгаа тул сонсогч та энэхүү зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар хандан мэрэгэн сонголтоо хийгээрэй. Ном бол ертөнцийг харах цонх юм. Аливаа шинжлэх ухааныг судлах нь лекц хичээл сонсоод тэмдэглээд өнгөрөх бус, харин тухайн чиглэлийн ном зохиол, судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл судалгааны ажил уншихаас эхэлнэ гэдгийг санаарай. Хуульч шуухай эрх зүйн анхлан сурагчдад хэрэгтэй ном сурах бичиг, сэтгүүл аап, вебсайт, подкаст, онлайн хичээлийн талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.